Ер нь бол шүү дээ тий. Эрэхтэй нь мөнгө олоод эмэгтэй нь жаргаад амьдарч явах ёстой үсттэй. За хараа. За зүгээрээ. Би сургуулаа төгсөөд мэрэгчлээ болсон. Өнөөдөр миний ажлын ярилцлагын анхны өдөр. Би чадна. Сайн байна. Юу ажилд орох гэсэн. Энэ миний материал. Чи өөрөө юм тий. Чи дараа сайн уншсан бол би эмэгтэй баа гэсэн байна. Тэгээд дээрэс нь өндөр царайлаг гоё бэлдээ хэрэгтэй баа гэсэн байна. Миний ажлын материал. Яа л харин та. Яа за юу гинж арах вэ? Жог ах нь ажид авлаа. Нэрээ. Тий, шууд ав. За баярлалаа. Зүгээр ах нугаас хүн баярлуулаад явж байгаа дөө. Тэгээ нэг болцол байна дөө. За. 3 сар чи цалингүй ажиллана. Тэгээ дээрэс нь мэрэгчлэр ажиллахгүй. Тэгээд юу? Нэг юм ахыгаа опс мопс дээр ирээд ахта копи зөгөөд манай эхнэр хүүхдийг гэрдүүн өргөж өгөө сургуулаас нь аваад шал мал угаагаад 3 сар ингээ ажиллах юм бол ахын чаваг шууд ажиллаж инглээл цалин бичүүд нэмээд чиний хэдвэж төсөөлөхгүй мөнгөийг ах нь өгөн за. За яв маргааш өглөө ирээрээ 8 цагаас бүгд өргөж өгөөрэй. За баярлалаа. Зүгээр дээ. Олон шүү дээ. Боломжгүй юм байхгүй шүү дээ. Чи өөр ийм гоё залуу шүү дээ. Гэтэл нэг юм байт юм. Хаа нэг газар ажилд орох чинь нэг жаахан нэг тийм ойлгож байгаа сте чи юм бас тийм байж ч болно шүү дээ. Ахын ч гэсэн байгууллага зүгээр ороогүй шүү дээ. Тийм шүү дээ. Болно. Би ч аав ажилд авна. За. Тэгээ би буцаад хамгаалъя да. Зэмэн ухаа. Энэ миний ажлын материал. Сия харлаа. За туршлага. Туршлага байхгүй шүү дээ. Туршлагагүй аваад манайх яаж ажиллах гэсэн юм. Гэхдээ яг би танад ажиллаад туршлагачаад юм. За яа. Гэхдээ би хичээнэ таныг намайг аваад буцалдаг. Зайл та. Яв гэдэг чи. Монголоор дөрөн чам шиг ажиллахгүй залуусан нөө. За ерөнхий харлаа. Сургуулаа тэгээд төгссөн юм үү? Төгссөн. Диплом нь. Юу диплом аваад ирж байна. Чи манай байгууллага чамайг авахыг шалтгаан хэлж байна. Юу танах ажлын зар тавьгүй л. Хуцаад байна. Чи наваад оруулаад байгаа юм уу? Жаавч. Яав ёо. Юу хариг нь ажил тавих газар л байхгүй юм байна. Тэгээ одоо яаж ч мэрэгчлэрээ ажиллаж чаддгүй мэгт нэг сургууль манай чи ажиллаж болтгоо хийд юм уу? Яа, за тодоо минь. Би одоо тэгээд манай найз залуу манаа ч хийдгээ гэж явж яах вэ? Би тэнийг нэг юм яриад байгаа юм. Хөөе. Ер нь бол шүү дээ тий. Эрэхтэй нь мөнгө олоод эмэгтэй нь жаргаад амьдарч явах ёстой үсттэй. Хичээгээд би одоо чамайг тийчих гээд байгаа юм ааши. За хараа. За зүгээрээ. Ер нь бол шүү дээ. Чи өөрийнхөө явах замаар яв. Би өөрийнхөө явах замаар явна. Би чамайг хангалттай удаа хүлээлж шин. Юугаа суудаг буугач. Би явлаа. Нэрхчлээ. тооцоогоо юу гэх вэ?
уучлаарай мөнгө өгдөг. Хэвч тооцох юм би ч. Энэ Монголд ямар ч боломж алгаа. Сургуулаа төгсөөд боломж байхгүй. Гэхдээ ажил дээр гараад ажил хийхээр боломж нь байхгүй. Болтгсон бол нэг энэ гадаадд очиод нэг хар ажиллаж удаа хийгээд нэг сайхан амьдрах юмсан. Ядч нь Монголоос шаргалтай байхгүй. Залуу чи буруу ярьж шүү. Хин ч эцэг их ороороо санаж төрдөг байхгүй. Чи өндөр боломжгүй нэг яриа сууж байгаа. Хахад би саруул бас залуу юм байна. Чи өнөөдөр тийм өглөө гэдэг дэвшгүй өчөд уссан. Миллион явж байгаа өвчтөн. Насаараа 20 дахь ялгцсан. Шоронгийн ялтаа хоёроос нэг зүйлээрээ баян шин. Чанд ирэхчлээ байна. Зүйлийг хийж байгаа. Зогссон ханын цаг хүртэл өдөрт 2 удаа зүйл саадаг шин. Астаа тавьсан том зорилготой зам зуурын жижиг хуршил эзэн шантардаг. Чанд юу хэцүү байна өнөөдөр? Юу болохгүй? Танд мөнгө алга. Юу ч алга. Надад ч гэсэн чам шиг дээшээ тэнгэр хол доошоо газраатай зөндөө байсан юм. Бэрхшээлтэйгээ тулалддаг хүн хүчрэгшдэг бол эргэлзээтэйгээ тулалддаг хүн хуйлддаг. Ийм сайхан залуу жиж боломжгүй байна. Хэцүү байна гэд хашхнаа сууж байгаа юм. Зорилготой бол хамгийн сайн чаддаг зүйлийг тултлын эзэн нэг зочиж чадах байх. За баярлалаа.